Хичрээд үзьгээ. Хөтөө орох садан жил болсон. 2010 он 9 оноос хойш. Ийм сайхан бүтээн байгуулалт хийгээд сургуулийн нац сонирхлоо. Сургуульд нь 2 хүүгээ хөөрлөөд ерөнхий гэрээ контракт хийгээд явж байна. To myself, I don't wanna know if you're playing me, keep it on the low. Манай гадна одоо асфальтын зам, явган замын ажлууд 100% дууссан. Одоо дараагийн шатны ажил бол гадна ногоон байгууламж зүлэгжүүлэлтийн ажлууд хийгдэж байна. За намайг Даргатай компани захирлыг өмөрдөг манайх мод бут зүлэгжүүлэлт гадна тогтчил хүүхдийн тоглоомын чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 500 мянган метр квадрат газрыг зүлэгжүүлсэн. 300 мянга гаруй мод тарьсан байна. За энэ Сонжингийн фибер хот гэсэн энэ төсөл дээр орсон байна. Ногоон байгууламж нь 16 мянган метр квадрат газрыг зүлэгжүүлэх. Одоо бид нэр ингээл тарилттай хийгээд дуусны дараа нэг 7-аас 14 хоногийн хугацаанд соёолж гарч ирээ. Цаатлын хугацаа 20 хоногийн дотор нов ногоон болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Угаасаа тэгж ургадаг. Харагдах байдал бол бус газрын зүлэгнээс илүү нов ногоон харагдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан талбай хийсэн байгаа. Явган замууд маань бүгд одоо стандартын дагуу хийгдсэн байгаа. Эрэг далангуудыг шороо босгоос эргэж ин эко автангаар битүү бүрх юм байгаа. За багадаа бол нэг 200 машин бол хангалттай зогсохоор энэ талбайг хийсэн байгаа. Мөн 40 тонны даацтай ямар ч машин орж ирээ зогсон чанартай зам болсон байгаа. Хотхны доторх тоглоом албаа тойрсон гүйлтийн замаа хийчихсэн байгаа. Амьдрахад таатай орчим бүрдүүлж өгөх болно гэдэг.